За би та нартай энэ юуны хуруу гаргахыг хуруутай бэлийнхаа хуруг хэрхэн гаргах тухай хэлж өгье. За энэ баруун талынхаа гарын хуруу эрхээ хуруу гаргахын тулд энэ баруун талаасаа 6 гогцоог бол би ингээд тусгай юм зүүндүүдээс авчлаа. За та нар энэний оронд одоо бас юу хийж болно? Өөр нэг илүү зүүндээ хийгээд өгч болно. Эсвэл бол утсан сүүлээд орхисон ч болно. За энэ бол баруун гар талын бэлий болно. Зүүн гар талынхаа хийхэд бол эсрэг талаас нь энэ талаасаа ингээд 6 гогцоо үлдээгээд тэгээд нэс. За тэгээд цааш нь үргэлжлүүлээд нэхэхдээ энд одоо үндсэн өнгөөрөө үндсэн бэлийн маа хуруу мал хийгүй байх учраас үндсэн өнгөөрөө ингээд ийм 6 гогцоог энэ зүүндээ авчих. За ингээд 6 гогцоог авчлаа. Тэгээд энээс цаашлуулаад одоо энэ хээгээ үргэлжлүүлээд нөгөө хээнийхээ одоо юугаар бол явна. За энд бид нар хоёр ороод ирчихсэн байгаа. Энэ дэдэлт. Ямар өнгө орох вэ? За эндээс хоёр цэнэрэнд. За эхнийх бол эхний махан үндсэн өнгөөр орж ирэх юм байна. За энийг хоёр өнгөний цаанаас оруулаад авчихъя. За ингэчээд шаран гарч ирнэ. За энэ мэтчлэнгээр одоо үндсэн юугаа хээгээ диаграмын зургийнхаа хийг гаргаж явсаар агаад үзүүр хүртлээ бол нэх нь. Тэгээд энд эргүүлээд ирэхдээ энэ хугацаанаас биш энэ шинээр авсан хугацаанаас эргүүлээд нэгчгэр ингээ битүү дэшээ болно. За тэгээд дуусныхаа дараагаар бид нар эрхээ хуруугаа нэхнэ. За энийг ингээд үргэлжлүүлээд би хуруу гаргахаа дараа нь үзүүлье да. За би та нартай одоо эрхээ хуруугаа яаж гаргах тухай үзүүлье. Энд бид нар одоо бэлийнхаа их вийг одоо нэхэд дуусгацсан ингээ байж байна. За эхлээд бид нар энэ дээр 6 гогцоог энэ зүүндээ үлдээсэн 6 гогцоо шинээр үүсгээд ингээ цаашаа явс ерөнхийдөө нэг юм нүх үүссэн байж байгаа. За энэ тулд эхлээд бид нар энэ гогцоонуудаа ингээд юундаа сүлээд авчиж хүн болгоны арга сурсан арга бол өөр байдаг. Би ч гэсэн нэлээд янзаар бол гаргадаг. Тэгтээ одоо та нартай энэ ерөнхийдөө бол хамгийн амархан аргаар нь зааж өгье гэж бодлоо. За ингээд энд 6 ингээд 12 гогцоо байгаа. Тэгээ ингэх юм бол энэ хооронд бас нэг юм нүх гарах шинжтэй болдог. Тийм учраас эндээс бол ерөнхийдөө нэг ийм шин гогцоо үүсгээд авчих нь бол зөв. Нэг хоёр талд нь нэг гогцоог бол шинээр үүсгээд авчих нь бол зөв байдаг. За ингээд одоо нэг шин гогцоо үүсгээд энд авчиж.
За тэгээд одоо нөгөө үндсэн юуныхаа 6 гогцоог бол эндээс 6 гогцоог аавна. Энэ дээр одоо гараад ирсэн байж байгаа. Энэ гадна талынхаас нь би гадна талын харагдаж байгаа илт харагдаж байгаа хойно холбоо шиг нэхээснийхээ гадна талаас нь авчдаг. Би бол ингээд нэг за энэ хоёр авахд хэцүү байлвал яг нөгөө зүүнийхээ үзүүрт холбож байгаад бас авчиж болдог. Жишээлх юм бол энэгээр ингэж гаргаж ирж байгаад авчиж болно. Энэ зүүн тавгалж байгаа. Үгүй яг би ерөн танарт энэ зүүндээ ингээд углаад үзүүлсэн ч болно л доо. Эндээс нь ингээд угуулчаа те. Нэг хороо 4 5 энэ 6 дахь гогцоо маань ингээ явчих. За ингээ сая бид нэг нэмэлт гогцоо авсан. Тэр маань энэ явж гэнэ гэсэн үг. За эндээс эхлүүлээд бид нар ингээд энэ гогцоогоо нүүр зөв талаас нь аваад ингээ явчихна. Нэг за нөгөө талынхаа үзүүр дээр нэг шинэ гогцоо үүсгэсэн. Одоо энэ талдаа бас нэг шинэ гогцоо үүсгэнэ. Энэ талдаа бас нэг шинэ гогцоо үүсгэнэ. Энэ голынхаа би шинэ гогцоо үүсгэхийг сэлсэж энэ дээр ингээд дараад энэс нь ингээд авчдаг. Шинэ гогцоо үүсгэхдээ за ингээд 6 гогцоо үлдээгээд 6 гогцоо шинээр үүсгээд нийт 12 гогцоотойс одоо хоёр талдаа нэгийг нэмээд ингээд 14 гогцоо болсон. Энийгээ бол дээш нь ингээд битүүлээд нэхэд явчихна. Тэгээд хурууныхаа хэмжээнд хүрэхээр зэрэг нэг 6 см 5 см ч юм уу болгоод тэгээд одоо хурууныхаа үзүүрийг төгсгдөг байгаа. За энд бол хээ байхгүй, наашаа цаашаа хээ байхгүй. Энгийн нэгж байгаа учраас амархан энэ хоёроо ингэж ойрхон ойролцоо барьж хагаад шууд ингээд талаас нь ингээд нэхэд явчихна. За миний зүү бол энэ нэлээ хуучин зүү байгаа. Тэгээд голдоо бас энэ яасан юм шиг сатурк нь хугарсан учраас ингээд айгүй хэцүү наашин цааш нь эргүүлгээ та нарт хэцүү харагдаад байгаа. Нэг одоо жоох. Яагаад ингэж нийлүүлж яриад байгаа юм гэхээр зэрэг ингэ салгаад бүрэн хэлээд ихвэл энэ хоёр талд нь бол нэлээд зай гараад цэрэг болчдөг учраас ерөнхийдөө бол энэ хурууныхаа гогцоонуудыг ойрхон барьж яваад бол нэхүүл зүгээр байдаг. За өшөө дээр нь одоо энэ нэг
анхааруулахад энд нэг ихэлсэн нэг утас байгаа энэ дотор талд тэрийг давхар бариад ойсон ч болно. Эсвэл ингэж над чиг орхичоод дараа нь одоо твнэрээ дундуур нь ороод бэхэлсэн ч болох юм оо. За энэ мэтчлэнгээр нэхэд одоо дээшээгээ 5-6 см-ийн өндөрт одоо хүргэнэ. За одоо бид нар эрхээ хуруугаа дээш нь нэхэд нэг 14 хогцоогоо 7 талаатай нэхэд энэ байдалд хүргэчлээ. За тэгээ одоо бол энэ эрхээ хурууныхаа дайдлыг битүүлнэ. За бид нар өмсөд үзье ямар байна. За биелийн маань одоо өмссөн байхад миний хувьд бол ийм байлаа. Энэ одоо ингээ битүүлэхэд болсон гэж үзээд ингээ битүүлье. За ингээ та нартай хэрхэн яаж эрхээ хуруугаа битүүлэх вэ гэхээр маш их амархан. Энэ хоёр талаасаа хоёрыг хамтд нь аваад ингээд яваад. Жишээлбэл одоо бид нар одоо энэ талаасаа энэ хоёрыг ингэж хамтд нь авлаа. Гэт за энийг бас хамтд нь авлаа. Зөв талаас нь яа. Энэ хоёрыг бас давхар. За ингээд бид нарт одоо хоёр талдаа 3 юм гогцоо үлдсэн. За энийг ингээд утсаа босолчих. За тэрнээ утсаа сүлээд сүлчээд
За ингээд одоо хурууны үзүүр манайда ингэж харагдаж байна. За тэгээд энийгээ цааш нь дотгош нь оруулаад дотор талаас нь эргүүлж гаргаж ирж хагаад. За энд нь эхлээд өгч. За энэ түрүүнд нөгөө хуруу гаргахтаа нэмсэн ихэлсэн утасны маань үзүүр энэ байж гэн. За одоо энийг бас эхлээд өгчих хэрэгтэй. За бэлээ маань дотор талдаа бол нэг иймэрхүү гэлтэн эргүүлээд харъя бүгдээрээ. За энэ олон өнгийн утсаар энэ нэгсэн бэлийн нэг жоохон буруу талтай нэхэр их олон одоо бөгж том бөгж зүйдэг улсад бол зөв үсгэж авах хэцүү л ихтэй. Утсанд нь гогдчих гай тий. За бэлийн маань ийм боллоо. За ингэ.